төвийн баг тойргийн архитектурын энэ асуудлуудыг урд бид хурал дээр ярьжсэн. Түүний дагуу ингээ хөндөд урд нь ярьж явуулж л байсан. Тэгээд их баяртай байна. Энэ dig одоо архитектурын нөхцөл байдал дээр анхаарал тавиад ингээ хадгалж хамгаалаад явах нь зүйтэй. За би нэг зүйл дээр энэ нэг урд энд чи хэд хэдэн барилгууд байгаа. Нэг хормын ордны гаднах тогтчлтын асуудлыг зургийг эргээд чуулган дээр ярих байдлаар бид нэр баталж орхисон. Тэгээд дээр нэг мэдэн дээр харсан чинь засвар юм нь эхэлсэн явж жийсэн үү буюу энэ талаар баяр дарга таны мэдсэн юм байна уу? Хурлаас эсвэл бол ерөнхий архитектор мэдэх юм уу? Нэг нь хариулаач тэр дахиж хурлаар танилцуулагдаад шийдэгдэх ёстой нэг асуудал байсан. Тэр яасан бол тэр мэдээ энэ тэр дээр юм байсан тэр үгүй хэлгүй дээ. Би одоо арай хурлаар ороог юм шийдэгдээгүй л асууж байгаа. Хормын ордны гадна талын тогтчлтын зургийг хэдүүлээ яриад за энийг бол ингэж хийж болохгүй юм байна. Дараагийн хурлаар дахиж санал хураалт яваад төлөөлөгчд дэмжиж дараагийн хурлаар дахиж асуудлыг ярьж агаад шийдъя гэж тойжлуулсан. Тэр одоо энэ хурлууд дээр танилцуулагдсангүй. Тэгсэн сая мэдэн дээр би буруу харчгүй тогтчлт найилцааны хашцсан машцсан явж байгаа харагдсан. Тэр юу болчих вэ? Нэг тайлбар өгөөч. За хэн тайлбар өгөх вэ? Оюун зуул төлөөлөгч байгаа мó? Оюун зуул төлөөлөгчийг дуудаа. За төгс төлгөр. Яг санаа сүрэн дараагийн асуултанд хариулъя. Би бас бүрэн гүйцэтгэл хариулж чадахгүй байх. Яг загвар зургийн хувьд бол өмнө оруулж ирж ирснийг бол шинжилж баталсан бол байгаа. За ажил ямар явцтайгаа оюун зуул төлөөлөгч хариулах болоо. За санаа сүрэн төлөөлөгчийн асуултанд оюун зуул хариулъя. За хамгийн сүүлийн байдлаар хот төлөвлөлт хотын стандартын газраас зураг батлуулаад за мөн төлөөлөгчдийн хэлсэн тухайн үед сандаг сүрэн төлөөлөгч төмөр төмөө төлөөлөгч нар санал хэлсэн тухайн саналуудыг тусгаад дахиж одоо хурлаар оруулаад тэгээ батлуулаад тэгээ хот төлөвлөлт хотын стандартын газраас ажил эхлэх зөвшөөрөл авах хүсэлтэд явуулаад тэгээд тухайн тогтчлтын ажил дээр бол аль бие усны зөвшөөрөл өгөхгүй гэхдээ стандарт баримталж ажиллана гэсэн юм чиглэлүүдийг аваад тэгээд гадна тогтчлтын ажил эхэлсэн одоо эхний байдлаар урд хэсэг нь 9 сарын 25 гэхэд хашаага буулгаад тэгээд нээгдэж байгаа. За ерөнхийдөө бол ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлсэн. За мөн үндсэн хэв маягийг өөрчлөхгүй байх гэх мэт бүх саналыг нь тусгаж батлуулсан байна. Тодруулж асуух санаа сүрэн төлөөлөгч тодруулга 1 минут. За тийм хэдүүлээ төлөөлөгч нар энэ хуралдаа жоох хүндэтгэлтэй ханд шүү. Тэгээд тодорхой шийдвэр гаргаж санал хурааж шийдчихээ. Тэгээд тэрийг юу ч гэж хаяад тэгээ ажиллаа эхлүүлнэ гэдэг чинь ерөөсөө энэ хурлын шийдвэр ямар ч хамаагүй гэсэн үг шүү дээ. Баяр дарга. Бид энд гар өргөж энэ асуудлыг талаас санал хураагаад ингээд шийдчихдэг. Тэгээд хурал татгалцсан. Гэхдээ хот байгуулалтын газар зөвшөөрсөн гэдэг чи одоо юу гэсэн ч үгүй. Энэгээр ярьж батлъя л гэж төгссөн шүү дээ. Тэгээд тэрүүгээр л бид ямар оюун зуулийн ч юм уу хин нэгний ажлыг саадуулъя гээгүй шүү дээ. Зүгээр л зарчмаараа эн чинь ингээд хийчихвэл яасан бэ? Нэгэнд орж ирж байна. Айлтгаар аятайхан болгочихъя гэж ярьж байгаа. Тэгээд хормын ордны тэр гадна тогтчлтон дээр хэтэрхийх машины зогсоол байна. Энийг болчооч хэл гэж ярьсан шүү дээ. Тэгээд ногоон байгууламж болчвол дараагийн хурлаар зургийг батлъя гэж шийдсэн. Тэр шийдвэрийн хэрэгжилт ингээл ямар ч байсан байхгүй ингээд